Энийг яг нөгөө депрессны видеоны 2 дугаар анги болгомоор юм аахгүй юу? Хөнгөн байдлаар хийж чадах уу? Сайн уцгаана уу? Улан байна. Жохон гонхтой улан байна. Өнөөдөр болохоор би та бүхэнтэй хамгийн сайн мэддэг сэдвийнхаа тухай хуваалцъя. Тэр бол жохон тийм гонхтой, сайд, нэг тийм гэт банк санаа алдаад байгаа тийм үедээ би юу хийдэг вэ? Юу хийж арай гайгүй болгодог вэ гэдэг талаараа хуваалцъя. За хамгийн ихний хийх зүйл бол хөвтөх хэрэгтэй. Тэгээ сайн идэх хэрэгтэй. Ер нь гуниглав баг миний хамгийн сайн мэддэг сэдв баха. Яагаад гэвэл багасаа айгүй ядаргаатай гунигтай хүүхэд байсан. Тэг яг зарим нь бол депресс байсан л да, яг сэтгэл готрол байсан. Зарим нь бол ихэнх нь бол бараг 90% нь бол зүгээр л анхаарал халамж хүссэн тийм attention seeking sadness байсан байна. Чиний шалтгаан юу ч гэж болно, ямар ч шалтгаанаар гуниглж иж болно, эрэгтэй хүнээс болж гуниглж гин үү, эмэгтэй хүнээс болж гуниглж гин үү, пандемикаас болж гуниглж гин үү, дүнгээсээ болж гуниглж гин үү, жингээсээ болж гуниглж гин үү, хамаагүй ямар ч гэсэн тэд нарыг хэрхэн даван тулдаг тухай үздэгэ. Өнөөдрийн хичээлээр би гуниглахаараа унтаад үдээ. Тэгээд унтах нь ер нь бол миний хувийн бодлоор бол гайгүй байсан гунигийг хүндрүүлэхээс сэргийлж байгаа юм шиг санагддаг шүү. Ихэнх хүмүүс орноосоо босчоод над шиг ингээ хөвчээд юм шүү. Нэг чухал юм гэх юм бол бид нар өөртөө болон бусдад туслах үүднээс зүгээр гуниглах, эсвэл сэтгэл готролд өртөх хоёрыг ялгаж салгах хэрэгтэй юм шиг байна. Зүгээр гуниглах бол төр зуурын зүгээр нэг хин нэгнээс болж хин нэгэн чамайг гомдоосноос болж гуниглахыг гуниглах гэж байгаа шүү дээ. Энэ анхаарал таниулаад байна уу жоохон. Сэтгэл готрол гэдэг чинь шал өөр юм. Одоо mental illness дотроо орж байгаа. Тэр чинь удаан хугацааны зүгээр нэг ааштай болох, зүгээр нэг гуниглах төдийг бол depressed and би сэтгэл готролд орчдөг ах шиг байна гэж ойлгож бол хэрэггүй. Би бол ер нь гунжтай байсан ч гуниггүй байсан ч дандаа л уйлдаг л та. Гэхдээ заримдаа нэг юм уйлах гээд уйлж чадахгүй нөхцөл байдал байдаг шүү дээ, нэг юм бүглэрчүүд болохгүй. Тийм үед нь болохоор би ингээд шалтак хайж агаад хамгийн энгийн, хамгийн easy, хамгийн анхны олдсон шалтак дээр дөрөөлөөд аягүй хуйлаад тэгээ асгараад ингээд тавьширчтэй. Би яг тийм нэг гунигтай кино, эсвэл гунигтай клип ч гэсэн үйлчилдэг. Дуучин отхон жаргалын юм лүү. Миний ээж тэмээч гэдэг шүү дээ. Жохон тийм зохиолын маркийн л туул та. Гэхдээ гоё дуу заяа. Яа гэм би тэр зохиолын дуунд дуртай юм байлгүй. Клипийг үзээд уйлчдаг байхгүй. Тэр клипэн дээр юу болох, яах юм би мэдж байгаа мөртлөө л тэр клипийг үзэхээр дандаа уйлдаг. Тэгээд тэр нь ер нь бол гунигаа тайлахад тэгж хүчээр ямар нэгэн гунигтай юм олж үзээд, уншаад, сонсоод, төсөөлж бодоод ч болтугай уйлж өөрийгөө тавьшруулдаг гэх юм уу? Зарим хүмүүс ч юм болохоор ингээд гунигтай байгаад ижиж, гуниггүй байгаа юм шиг ингээд гунигтай байх тусмаа ад жаргалтай болчдөг хүмүүс байдаг шүү дээ. Гунигтай тусмаа улам чанга инээгээл улам ийм нэг баяр баясгалтай ямар ч амьдралд нь асуудалгүй юм шиг тийм хүмүүс болчдөг шүү дээ. Тэгээ зарим төрлийн хүмүүс тэр л надад амар хэцүү санагддаг. Тэр чинь гадна талдаа багтай байгаад байна гэсэн үг шүү дээ. Гэтэ мэдгүй тийм хүмүүсийн сэтгэл зүйг бол би мэдгүй юм байна. Тэр бодвол ямар нэгэн бас шалтгаантай болол тэгдэг баг л та. Гэтэл гунигтай үедээ би л хичээгээд хүчээр жаргалтай болж чаддаг. Би ингээд мууднуудтай сэтгэл санааны мууднуудтай зориулаад ингээд плейлист үүсгэсэн. Гунигтай үеийн дуунууд, жаргалтай үеийн дуунууд, хайрын тухай дуунууд, одоо найз залуугийн маань сонсдог дуунууд, яг нь тэр хүн хажууд сонсороо би дуртай болсон ч юм уу тий. Гэх мэтчлэн ингээд плейлистүүд үүсгэсэн. Тэгээд яг тухайн үеийн муудэндээ тааруулаад тэр плейлистээ сонсохоор гоё гэдэг байхгүй юу? Миний шоколад ачиж. Гагаархан. Ер нь ингээд биччихээр онгойдог бас л. Ер нь ингээд гунигийн эсрэг юм гэдэг чинь дандаа л онгойхол юм хайгаад байгаа шүү дээ. Онгойгоо сэтгэл санаа ингээд сайхан болоод ингээд цэлэмдэг гэх юм уу да, тэнгэр цэлэмж байгаа юм шиг болдог. Яагаад тэгдэг юм бэ гэхлээр тэр ингээд нүг дотоод ингээд тархин дотор бид нар ингээд энэ дотор ингээд баахан юм оролцсон юмнууд байгаа шүү дээ. Тэд нар
болохоор ингээ бүтэн өгүүлбэрээр байдгүй юм байна л та. Угаасаа бид нар ингээ бодолч ингээ бүтэн өгүүлбэрээр бодохгүй ингээл нэг тэр тэгсэн тэгсэн гэл нэг юм тал юмнууд тэгтээ ингээ талаар нэг байдаг штэ тий. А тэд нарыг ингээд аваад эвлүүлээд үгэнд оруулаад өгүүлбэрт оруулаад тэрийгэ гаргаад дэвтэр дээр, цаасан дээр, компьютер дээр бичнэ гэдэг нь толгой доторх бодлоо эмхэлж байгаа хэлбэр баггүй юу? Зүсэн зүйлийн юм бичээд, дээр нь зургийг наагаад, дээр нь зүрх зураад, дээр нь X-лээд яг нөө тэ дуртай юмаа хийгээд хамаг юмаа бичээд тэгсэн чи өнөөдөр тэглээ би тэгж бодож ингэсэн дээр гэж бодож ингээд хамаг юмаа бичиж гаргах нь ер нь бол тусалдаг. Энэ дотор ийм замбраагүй бэжиж миний энэ дотор цэгцтэй байгаа. Бичиж чадахгүй бол ярихыг туршиж үзсэн бол их зүгээр. Тэгээд найзтай хэлэхээр бас юунд тусалдаг вэ гэхлээр бас дахиад бичиж байгаадаа яг ялгаагүй тэр хүнд ойлгуулахын тулд чи бас өөрийнхөө асуудлыг ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд хэрвээ бас ингээд найз нөхөд чинь жоохон араа сутгалдаг байж магадгүй шүү дээ тий. Онцгой найзуудтай итгэдэггүй хүмүүсээс зөндөл байдаг шүү дээ яг хуу. Заавал хүнтэй ярилцсан гэсэн үг биш. Өөртөө ярилцаж бас болно. Над чиг ингээ ганцаараа хэвтээд бичлэг хийж болно. Эсвэл гар утсан дээрээ voice record-ыг нь тавьж агаад сайхан ганцаараа сууж агаад тэгээд тэгсэн чинь тэгээд тийм болоод тэгж санагдчихээн гэд хамаг юмаа яриад гаргачих болно. Дараа нь тэр рекордоо сонсож болно, сонсохгүй ч байж болно. Гэтэ угаасаа шоколадгүйгээр гонигтай өдрийг ч, жаргалтай өдрийг ч, хэцүү өдрийг ч, өлсгөлэн өдрийг ч төсөөлхийн аргагүй шүү дээ. Ялангуяа гонигтай байхад бол шоколадгүй бол би өстөж чадахгүй. Болж өгөх юм. Тэгэл та нарын харж байгаачлаа би набор өөртөө аваад том какао задлж тавьчаал. Яагаад шоколад иддэг вэ гэхээр угаасаа шоколад хүний аз жаргалын гормоныг дэмжиж өгдөг. Цаанаасаа сэтгэл санаа нь сайжирдаг, мууд нь сайжирдаг. Тэгэнгүүтээ юм санах ойн сайжирдаг гэж аахгүй. Тэгэхээр яг юу тохиолдсон бэ гэдгийг илүү сайн санана. Нэр би танарт гоё юм харуулах уу? Энэ шоколад заяа 55% какаотой. Энээс бүр цаашаа 75% дээшээ бишээ байгаа. Энэ 55%ын дотроо онгойлгохоор ингээд дээрээ өөрмөг какао таага. Тийм бүр зэрлэг хамттай. Хатуу. Хар шоколадын дуртай хүмүүст бол энэ Озеролын өөр бусад дээр какаотай яг гоё тохиромжтой. Надад бол энэ 55% яг ингээд час хийгээд баг ингээд юу гээд яг болж байгаа хгүй гээд бүр ингэ шүлтий булчирхаа ингэ ажиллаа. Тэгснэ харин энэ наборнуудаас нь бол наборны энэ болохоор берритэй юм байна. Одоо ингээ гадуур наборнууд чинь айгу том савлгаатай тэгснэ дотроо онгойлгохоор зүгээр нэг хідэн цаас агаар байгаад идэг штэ тий. Бид нар ингээ хүнд бэлгэнд набор өгсөн чинь зүгээр нэг том цаас өгсөн. Дотор нь нэг 8-9 ширхэг наборч байж ах шиг тий. Энэ Озерогийн болохоор ийм жижигхэн набор мөртлөө энэ чинь дотроо ингээд нэг игнэндээ ингээд 10 набортой хийснээ surprise дотроо бас дахиад набортой зөндөө их. Одоо Монголын зах зээл дээр байгаа хамгийн цэвэр өндөр какаотой шоколад. Би нүрэ бодож хараад сэтгэл санаа сайжирдаг. Хөөрхөн байдалтай гониглохыг хүсдэг хүн яг байдаг л та. Би бол биш юм шиг байлаа. Энэ бол ерөөсөө гонигтай үед туслахгүй эсрэгээрээ онцгүй болгодог. Ялангуяа хүмүүсийн сторийг жоохон гонигтай жоохон юм нэг эмзэг үе дээр үзээд ерөөсөө хэрэггүй. Би бол нэг тийм харьцуулантахай хүний амьдралыг өөрөөхөө харьцуулдаг биш мөртлөө гонигтай үед жинхнээсээ харьцуулаад байна. За тэгээд гонигтай үедээ шоколадаа идээд гоё номоо уншаад гоё кино үзээд сайхан ярилцаад өөрийгөө авраарай. Тэгээ пандемикийн үеэр угаасаа л хүн болгон гонигтай байх бодолцоод биендээ жоохон хайраар хандаарай. Энэ удаагийн бичлэгтээ хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор уулзлаа баярлалаа.